Шинэ оны мэнд хүргэе хүүхдүүдээ. За сайн байцгаана уу? Хичээл номер 8-ын одоо дасгалын тайлбар хийх гэж байна. За өнөөдөр хичээлийн зорилго нь гээ орон зайд дүрслэл гэсэн бүлэг сэдвийг дүгнэх юм. Даалгавар 1. Хүснэгтийг нөхөж зураарай гэсэн байна. За энэ өгсөн бөмбөрцөг дээр голдод зэрэгдэн ямар хэлбэртэй байгааг ажиглаж зурна гэсэн үг юм аа. За зураг дээр болохоор цилиндр, хавтгайд, конус чүргүүлсэн бөмбөрцгүүд өгөгдөжээ. За эдгээр одоо битүүдээр бөмбөрцгийн өргөрөг уртрагийг буулгуулна ямар одоо хэлбэртэй ямар хэлбэртэй яаж зурагдахын болоороо. За жишээлх юм бол энэ дээр азимут буюу хавтгаан проекцийг одоо шүргүүлсэнийг харуулсан байна. За энэ дээр уртраг нь нэг цэгээс тал тийш цацарсан бол өргөрөг нь дугуйрч зурагджээ. За ийм байдлаар төсөөлөд хүснэгтээ бөглөөрэй. Газар зүүн зургийг зурах энэхүү аргыг бол тусгаг буюу проекц гэдэг. Энэ азимут, цилиндр, конус гэсэн ийм 3 янзын тусгагын төрөл байдаг байхны хүүхдүүдээ. За таалбар 2-ыг хийхдээ газар зүүн зураг дасгал ажлын зургийг харьцуулан хараад ажиглаарай. Хэрэг өөрчлөгдсөн газар байх юм бол дасгалын зураг дээрээ будаж тэмдэглээд шалтгааны тайлбарлаарай. Хийхэд төвөгтэй байгаа бол хичээл номер 3-аа иргэн санаад давтаад тэгээд дасгалаа дахиад хийгээрэй. За даалгавар 3. Зураг дээр өгөгдсөн өргөргүүдийн нэрийг нь бичээд ямар учиртай шугам болохыг нь тайлбарлах ёстой байна. Жишээлх юм бол экватор бол тэг градусаар тэмдэглэгддэг. Энэ шугам дээр жилд 2 удаанаар x тусдаг гэх мэтийг мэтлэн тайлбарлах нэ. За гэрийн даалгаварт хичээл номер 1-ээс эхлээд хичээл номер 8 хүртэлх дасгал ажлын дэвтрийн сонио ачин болон дээр бичигдсэн зүйлсээ дахин эргэн давтан уншаарай. Харин өнөөдрийн хичээлийн сонио ачин болонд Джеймс Кук далаачны тухай сонирхолтой баримт бий. Эцэст нь хичээлээ дүгнээд би юу сурсан бэ гэсгийг бичиж тэмдэглээрэй. Баярлалаа. Шинэ оноо сайхан ухтаараа хичээл номер 9-ээр уулзтлаа.